Сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе бэлгүүнэ байна. Энэхүү бэлгүүн маань болохоор IELTS бэлдэж байгаа. Эсвэл IELTS удахгүй гэж байгаа. Эсвэл IELTS бэлдэх арга барилаа арай олоог байгаа хүмүүс зориулсан бичлэг байгаа юм. Хэрвээ та бүхэнд хэрэгтэй санагдчихвэл бичлэгээ дуустал үзээрэй. Ерөнхийдөө бол би 10 дугаар ангид анх IELTS үзсэн нэгэн гинтийн шийдвэр гаргаад тэгээд айгүй хурдан IELTS-ийнхаа оноог явуулах хэрэгтэй болсон. Тэгээд бэлгэд 7 хоног байсан. Тэгээд 7 хоног бэлдсэн мөртлөөсөө би ер нь ямар ч их сургууль тэнцэхүйд 7.5 хоног авчихсан байгаа. Тэгээд түүнээс хойш ер нь бол янз янзын хүмүүс би IELTS бэлтгэхэд тусалж ирсэн. Тэгээд өөрийнхөө бяцхан туршлага дээрээсээ өөдөө та бүхэнд хэдэн зөвлөгөө өгье гэж бодлоо. Тэгээд ер нь бол IELTS маань айгүй төвөгтэй жоохон бартаа ихтэй тийм шалгалт юм шиг санагддаг. Тэгээд тэр бүгдийг яаж зайлс хийж тэгээд хэрхэн цагаа зөв зарцуулж тэгээд бас дээрэс нь дасгал болгоныг хэрхэн хийх ёстой тэр бүгдийг мэддэг болчих юм бол эхний орлогоос өндөр оноо авах ер нь нэлээд боломжтой. Тэгээд бас дээрэс нь ер нь бол энэхүү бичлэг маань англи хэлийг хэрхэн сайжруулах тухай бичлэг биш. Харин одоо байгаа мэдлэгээ хэрхэн хамгийн өндөр түвшинд хэрэглэж тэгээд шууд 100 одоо хамгийн өндөр оноо авах вэ гэсэн зөвлөгөөний бичлэг байгаа. Тэгээд одоо бүгдээрээ одоо тэдний тухай ярилцъя. Ер нь бол IELTS маань 3 цаг үргэлжлэдэг. Тэгээд 4 янзын асуулттай байгаа. Тэгээд одоо бүгдээрээ асуулт болгоно хэрхэн хариулах тухай ярилцъя. За хамгийн түрүүнд сонсох дасгал маань 30 минут үргэлжилдэг байгаа. Сонсох дасгал дээр сурагчдад тохиолдож болох үед тэм ситуацид оролцсон байдаг. Одоо жишээ нь гэх юм бол номын сандтай ярилцж байгаа, эсвэл багштайгаа, эсвэл бусад сурагчтайгаа ярилцж байгаа тэм харилцан ярианд орсон байгаа. Эсвэл лекцийн нэгээс нэг багахан хэсгээс бас орсон байдаг. Ер нь бол сонсох дасгалыг эхлэхээс өмнө бүх асуултыг нь уншсан байх хэрэгтэй. Яг гэвэл дараа нь ингэ сонсож байгаа хариулахад илүү амар байдаг. Тэгээд ер нь бол хариултууд нь дандаа дараалалаараа байдаг. Сонсоод шууд хариулаа явчихаар тийм байдаг байгаа. Тэгээ ер нь бол сонсголын дасгалыг хариулж байхдаа шууд хариултын хуудсан дээр бичлэггүй асуултын хуудсан дээр хариулсан дээр байдаг. Ягаад гэвэл жоохон тийм хүнийг бүдрүүлж болох үед тийм асуултууд байдаг учраас одоо жишээ нь заавалчгүй нэг номер бичих тийм асуулт ирдэг байгаа. Одоо хэрж байгаа хүн ингээд номерыг одоо хүний утасны дугаар хэлнэ. Тэгэнгүүтээ 1 2 3 4 5 6 бишээ 6 7 8 биш үү ч юм уу тэгэхээр нэг тиймэрхүү байдлаар алдаа гаргаж хүмүүсүүдийг баллуулах ч юм уу нэг тийм байдлаар ордог байгаа. Мөн бас дээрэс нь гэх юм бол асуултаа сайн унших хэрэгтэй. Яагаад гэвэл одоо заавал 2 үгээр хариулт эсвэл 3 үгээр хариулах гэсэн байдаг. Тэгээ тэрнээс илүү одоо үг оруулах юм бол оноо авахгүй байх жишээний тийм байдаг байгаа. За тэгээд IELTS дээр болохоор нэг сонссон бол дахиж давтдаггүй. Тийм учраас сонсож эхлэхээс хамгийн анхнаасаа анхаарлаа маш сайн төлрүүлж сонсох хэрэгтэй байдаг. Сонсох дасгал дээр өөр юун дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэх юм бол мэдээж их хэрэг өсөглөл дээр одоо зөв бичих дээр анхаарах хэрэгтэй байгаа. Яг гэвэл одоо зарим нэг үгийг олон дондор бичих ч юм уу эсвэл нэг ганц хоёр алдаа гаргачих юм бол оноогоо олдно гэсэн. Тийм учраас одоо ямар нэгэн хариултаа бичих байхдаа зөв бичиж байгаа үгүйгээ сайн шалгаж явах хэрэгтэй. Тэгээ ер нь бол хамгийн сүүлд яг асуултын цааснаас хариултын цаас руугаа шүлжүүлэх нэг хэдхэн минут гарах бах. Тийм учраас яг тэр үедээ шалгангаа тэр бүх одоо хариултуудаа бичиж болох юм байна. Бас нэгэн хэцүү асуултуудын нэг нь болохоор планда асуулт байдаг. Тэрний одоо яах юм бэ гэх юм бол ямар нэгэн газрын зураг ч юм одоо жишээ нь цэцэрлэгийн газрын зураг аваад тэгээд тийч ингээ хоосон зайнууд байгаа. Тэгээд сонсонгоо хаана юу байгаа ч юм уу эсвэл орхигдсон үгнүүдийг нөхөж бичих хэрэгтэй байгаа. Харин иймэрхүү дасгалууд дээр болохоор mock test одоо дасгал тестүүд одоо интернетээр дүүрэн байгаа. Тэдрийг одоо хийж олон удаа хийж гаршуулах хэрэгтэй байгаа. Тэгжил сайн болно гэхээс энэ дээр одоо ямар нэгэн арга бол байхгүй. Тэгээ яг энэ бичлэгийн яг доор description хэсгээр би янз бүрийн линкүүд тавьсан байгаа. Тэгээ та бүхэн бас тэдрээс тэнцэнээс одоо mock testүүд одоо дасгал хийж болох тестүүд олоод тэгээд хийж болох юм байгаа шүү. За тэгэхээр дараагийн хэсэг маань reading байгаа. Тэгээд academic IELTS болон general IELTS байдаг. Academic дээр нь 3 текст, тэгээд general дээр нь 4 текст байдаг. Тэгээд ер нь бол хүн эхнийхээсээ сүүлийн хүртлээр илүү ингэ хүндэрдэг байгаа. Тэгээд ер нь сүүлийн текстэн дээр нь ер нь бүгднийг ойлгоход жоохон хэцүү байдаг. Тэгэхээр тэрэн дээр ерөөсөө санаа зовсны хэрэггүй. Яагаад гэвэл асуултын хариултыг олж чадчихлаа бол бүгднийг ойлгоход ямар шаардлагагүй. Тэгээд асуулт
Тэн дээр нь ер нь бол текст болгон дээр 20 минут зарцуулах гэсэн байдаг. Гэхдээ хамгийн сүүлийн текст нь айгүй хэцүү байдаг учраас эхнийх дээр нь 15, дундлах дээр нь 20, сүүлийнх дээр нь 25 минут зарцуулах зүгээр байдаг байгаа. Тэгээ ер нь бол асуултын хариултыг нь асуултын хуудсан дээр нь биш шууд хариултын хуудсан дээр бишээд явахгүй бол хамгийн сүүл бүгднийг ингээд нэгнээс нөгөө хүртэл нэг хуулж амждаггүй. За тэгээд ер нь ихэнх асуултуудын хариулт нь дараалалаараа байдаг байгаа. Асуусан асуултынхаа дараалалаар нь тэгээд ер нь бол эхний асуултаа уншаад тэгээд текстээ ингээд харж гүйлгэж уншиж байгаа. Хариулт нь байх юм бол тэр хэсгээрээ жоохон удаан уншиж ойлгож байгаа хариултаа биччихээд дараагийн асуултаа уншаад тэгээд ингээд араас нь ингээд уншаад явчих юм бол илүү цаг хэмнэн. Гэхдээ ингээд бүгднийг нь уншичаа текстээ бүгд нь уншаад тэгээд хариулна гэх юм бол яг асуултаа уншиж байгаа орондоо текстэн дээр юу байснаа мартчихдаг. Тийм учраас 2-3 удаа дахин уншиж цаг үржижснээс шууд ингээд илүү амарчлан асуултаа уншаад хариулаад тэгээд явах юм бол илүү цаг хэмнэх байгаа шүү. Бас нэгэн жоохон хариулахад хэцүү тийм асуулт байдаг. Тэр нь болохоор үнэн худал бас өгөгдөөгүй гэсэн тийм одоо хариултуудыг бичих тийм асуулт байгаа. Тэрэн дээр болохоор заримдаа ингээд одоо бидний одоо мэдлэгээс үнэн гэсэн тийм хариулж болохоор тийм зүйлээд үнэн худлын одоо угаасаа мэдэх тийм асуултууд байдаг. Гэхдээ өөрөө мэдээд тэгэж хариулж болохгүй заавал текстээ уншиж баталгаажуулж хариулах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол текстэн дээр бас нэг өөр юм бичсэн байдаг. Тэгээд дараа нь зүгээр таагаа бичсэн чинь дараа нь тэр нь худлаа бас буруу байж таардаг байгаа. Тийм учраас болгоомжтой бүгднийг нь баталгаажуулаад уншаад тэгэж хариулах хэрэгтэй байгаа шүү. За тэгээ бас дээрэс нь нэг асуултан дээр хэдхэн цаг бити үрээрээ хариулж чадах байх юм бол дараа чахлуугаа шилжээд тэгээд хамгийн сүүл цаг үлдэх юм бол тэр асуултанд хариулах ч юм уу эсвэл бүр цаг байхгүй бол зүгээр буудаад орчиж болно. Тэгээ ер нь бол IELTS дээр цаг хуваарлал маш чухал байдаг учраас өөрийнхөө цагаа эсвэл одоо таймер гэдэг тийм авчир заавал авчираараа уцаар гэж болохгүй учраас заавал цагаа авчрах хэрэгтэй байгаа. За дараачих нь болохоор бичиг дасгал байгаа. Бичиг дасгал маань 2 даалгавартай. Тэгээ 1 минутын цаг өгсөн байдаг. Техникийн холбоосоо арай жоохон амархан учраас эхлэхдээ нь 20 минут, дараачих дээр 40 минут тус зарцуулах зүгээр байдаг. За тэгээд бас дээрэс нь үгийн лимит өгсөн байгаа. Эхнийх дээр нь 150, хоёр дахь нь 250 үг бичсэн байх хэвээр. Тэгээ ер нь бол тэр бүх үгээ тоолоод байх цаг зав байхгүй учраас гэртээ байхдаа сайтар дасгал хийгээд авах хэрэгтэй, эсээ сайн бичээд авах хэрэгтэй. Тэгээ ер нь бол бичээд авахлаар хэр их хэмжээтэй юм бичихлээр одоо 150, 250 үг бол тэрийг ер нь одоо багцаар мэддэг болчихно. Мөн бас дээрэс нь болохоор үгээ аягүй сайн гаргацтай цэвэрхэн бичих хэрэгтэй. Яг тэгвэл шалгаж байгаа хүн өөрөө бичсэн зүйлийг ойлгохгүй байх юм бол тэрнээс оноо хасах магадлалтай. Гэхдээ ер нь баллаж болно. Гэхдээ бичиж байхдаа бичгийн хэв нь бол арай жоохон гаргацтай байвал зүгээр байдаг. За эхний дасгал нь болохоор инфографик өгсөн дасгал байдаг. Тэгээд тэрхүү харж байгаа тэрхүү одоо инфографик дээр юу харж байгаагаа тайлбарлах хэрэгтэй байдаг. Ер нь дээрэс нь ямар нэгэн өөрийнхөө бодол санааг нэмэхгүйгээр яг юу хийж байгаагаа бичнэ. Тэгээд ер нь эсээ бичиж байхад бүтцэн аягүй чухал байдаг учраас эхлээд тэрэн дээр юу харж байгааг танилцуулах хэрэгтэй болно. Одоо жишээ нь гэх юм бол энэхүү таблиц дээр би 2010-аас 2015 оны хооронд Хятад болон Америкийн нэгдсэн улсуудад одоо дундаж саргалалтын индексийг харж байна ч юм уу те. Тэгээд дараа нь 2 доголь мөр бичнэ. Эхнийх дээр нь болохоор эхний улс, хоёр дахь дээр нь 2 дугаар улсыг бичээд хамгийн сүүлд нь одоо conclusion буюу одоо дүгнэлт бичиж болно. Эсвэл эхнийх дээр нь одоо ижил зүйлс, хоёр дахь дээр нь болохоор одоо хоёр өөр юу нь өөр байна гэдгийг бичээд тэгээ бас дүгнэлтээ бичиж болох юм байна. Тэгээ бас дээрэс нь график болон таблиц тайлбарлахад тусгай өгнүүд хэрэгтэй болдог. Тэр бүхэн одоо өдөр тутамд хэрэглэгддэг учраас тэр одоо мэдчихээд эхлээд тест өгөхөөс өмнө баг цагийн тавтаж байгаад орвол бас зүгээр шүү гэж хэлмээр байна. Хоёр дахь хэсэг дээр болохоор эсээ бич өгөгдсөн одоо сэдвийн дагуу эсээ бичих хэрэгтэй байгаа. Тэгээд энэхүү дасгал дээр болохоор заавал гэртээ олоодаа давтчихж илүү сайжрах байгаа. Тэгээ ер нь бол 40 минут байгаа учраас эхний 10 минутанд нь асуултаа сайн уншаад тэгээд план гаргах хэрэгтэй байгаа. Тэгээд планаа гаргачаад тэр планыхаа дагуу тэгээд хэсэгээ бичнэ гэсэн. Тэгээд ер нь мэдээж хэрэг бүтэц аягүй чухал гэсэн учраас эхлээд одоо оршил хэсэг тэгээд одоо эхний мөрд эхний доголь мөр, хоёрдугаар доголь мөр гэчээд тэгээд дүгнэлтээ бичнэ. Тэгээд одоо эхний доголь мөр дээр мэдээж хэрэг өөрийнхөө одоо санаагаа танилцуулаад тэрийг одоо спорт хийсэн тийм аргументуудаа бичих хэрэгтэй байгаа. Эсвэл одоо ямар нэгэн жишээ ч юм уу тиймэрхүү байдлаар бичих байгаа.
За хамгийн сүүлийн хэсэг маань ярианы хэсэг байгаа. Тэгээд ярианы ашиглалтыг болохоор арай өөр өдөр өгч магадгүй. Тэгээд яг шалгалт авч байгаа одоо хүнтэй нүүр тулаад 13 минутын турш ярьдаг байгаа. За тэгээд ярианы шалгалт өгж байхдаа айгу тайван тэгээд яг ажлын ярилцлага яаж өгдөг вэ? Яг тиймэрхүү байдлаар өгвөл зүгээр найрсаг байгаад нэмсгэлээд тодорхой яриад жоохон чанга ярил зүгээр байдаг. За тэгээд 3 хэсгээс бүрддэг байгаа. Хамгийн ихний хэсэг дээр болохоор өөртөө чинь холбоотой зүйлүүд асууна. Одоо жишээ нь юунд дуртай, ямар хөгжим дуртай, хобби чинь юу, ямар хотод амьдардаг вэ, ээж, одоо гэр бүл, тэгээд найзуудын тухай ч юм уу тиймэрхүү зүйлүүд асуух байгаа. Тэгээд нэг үгээр хариулж өгдөөсөө болохгүй, бас хэтэрхий бас олон юм уншиж болохгүй. Одоо ямар хотод амьдардаг вэ гэх юм бол Улаанбаатар гэх юм бол бас сонир штэ. Тийм учраас би Монгол улсын нийслэл Улаанбаатарт амьдардаг. Манай хот маш гоё цэвэрхэн тоглогч юм уу. Заавал үнэн байх хэрэггүй зүйл хариулж яах юм бол үнэн ярьж ин худлаа ярьж ин гэдэг чинь шалахгүй. За дараа нь болохоор нэг асуулт өгөөд тэгээд тэр 1 минут бэлдээд 2 минутын турш хариулах хэрэгтэй байгаа. Тэр асуулт нь болохоор одоо жишээ нь чиний хувьд одоо амьдралд чинь хамгийн үн цэнтэй зүйл чинь юу вэ? Тэр зүйлээ хаанаас хизээ авсан бэ? Яагаад тэр зүйл чинь чамд хамгийн үн цэнтэй вэ ч юм уу? Нэг тиймэрхүү асуултууд асууна. За тэгээд ер нь бол тэр асуултуудаа бүгдийг харж байгаа бүгдэнд нь хариулах хэрэгтэй, ахиулахгүйгээр хариулах хэрэгтэй. Хамгийн гол нь за тэгээ бас дээрэс нь гэртээ бас сайн бэлдэх хэрэгтэй байгаа. Сандарсан үед 2 минут маш удаан санагдаж магадгүй. Тийм учраас хамгийн гол нь гэртээ очиод сайн давтах хэрэгтэй. Тэгээд ер нь 2 минут хэр их яриад хэр удаан ярих юм бол 2 минут одоо багтахуйц их зүйл ярьд юм бэ ч юм уу. Тэрийгээ сайн мэдээд авчвал бас зүгээр байдаг. За хамгийн сүүлийн асуултан дээр болохоор шалгалт авч буй хүнтэй арай тийм general маягийн төрлийн одоо сэдвүүдээр ярина. Одоо жишээ нь гэх юм бол байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гэсэн зүйлсийн тухай ярих байгаа. Жишээ нь гэх юм бол иймэрхүү зүйл асууж болно. Одоо манай дэлхийд байгаль орчны ямар асуудлууд байгаа вэ? 20 жилийн өмнө ямар байсан бэ? 20 жилийн дараа ямар болно гэж бодож байна вэ? Ч юм уу нэг тиймэрхүү асуулт асууна. Тэгэхээр яг тэрэнд зүгээр яг санаанд чинь орж ирж байгаа зүйлүүдийг ярьж өгөөл тэгээд одоо амьд жишээнүүд зүгээр татаад хэлэх юм бол яг болно. За тэгээд бас дээрэс нь хэрвээ асуултуудаа ойлгохгүй ч юм уу эсвэл дутуу сонссон бол дахиж татаж болох уу ч юм уу тэгэж асууж болно. Тэгээд ер нь жоохон сайн мэдэхгүй ч юм уу байх юм бол заавал дахиж асуугаарай. Тэгээд яг асуултаа буруу хариулаад тэгээд гоё хариулах юм бол жоохон хайр юм болно. Тийм учраас заавал асуугаарай ойлгохгүй байх юм бол ер нь бол IELTS бэлтгэхэд хамгийн чухал зүйл нь одоо practice байгаа. Гэртээ сайн давтах хэрэгтэй. Интернетээр дөр mock test байгаа. Бас дээрэс нь Монголын IELTS бэлтгэгчдийн групп гэж бас байгаа. Тийшээ ороод бэлдэх хэрэгтэй. За тэгээд энэхүү бичлэгийн description-д нь та бүхэнд хэрэгтэй материалуудын линкийг би тавьчих болно. Тэгээд та бүхэнд хэрэгтэй санагдаж эсвэл бусад хүмүүст одоо түгээхийн зүгээс share хийж өгөөрэй гэж хэлмээр байна. Та бүхэн энэхүү бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэгтэй зөв зөндөө байсан байх гэж бас найдаж байна. Тэгээд subscribe хийж амжааг бол subscribe хийгээрэй. Тэгээд ер нь дараа чинь бичлэгийг бүгднгийн үзэхийн тулд энэхүү хонхон дээр дараарай. Одоо энэ доор нэг хавьд байгаа. Тэгээд дараа чинь бичлэг хүртэл баяртай.